За та бүхэндээ би амьдралаа бүтээгч хэмээх өчнөө хайрал ийм сэдвтэй сургалтынхаа талаар товчхон танилцуулахад 90 оны сургалтыг явуулаад одоо жил гаруй хугацаа өнгөрч байна. Маш олон нийдгсэн, ил аширсан, асуудлаасаа гарсан тийм хүмүүс зөндөө манай сургалтанд оролцож төгссөн байгаа. За хүмүүсийн түүхээс ярихаас өмнө энэ сургалтаар би өөрөө сурж өөрөө энэ амьдралын явцдаа үүссэн итгэл үнэмшил, амьдралын сэтгэлгээний блог, сэтгэлийн шархнуудаасаа өөрөө ил аширсан учраас та бүхэн энэ дагаасаа зааж өгöd байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Итгэл үнэмшил гэж юу юм бэ? Бидний амьдрал тохиолдсон бидний амьдралын түүх. Энэ амьдралын түүхтэй бидний хандсан буруу хандлага, хүүхдийн өнцгөөс хандсан буруу хандлага. Тэр эдрийг л бид өөрчлөх юм. Энийг өөрчилчихвэл бидний амьдрал, бидний сэтгэл бие махбодын төлөв байдал бол эерэг болчоор бидний бодол эерэг болно, бодол эерэг болохоор үйлдэл чинь эерэг болно л гэсэн.